Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар галын аюулгүй байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд, гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай, эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлц хэсэг асуудлыг хэлэлцсэн юм а. Сүүлийн жилүүдийн судалгаанаас харахад объектын гал төмрийн гаралт, эрсдэл, улс орны нийгэм эдийн засгийн хөгжил, дэвшил, хүн амын ягтрал, хотжилт, өндөр барилга байгууламж, үйлдвэржилт зэрэгтэй холбоотойгоор өсөн нэмэгдэж байгаа судалгаа байна. 2013 онд нийтдээ 3819 удаагийн объектын гал төмөр гарч төр аж ахуйн нэгж байгууллага иргэдийн өмчөд 10.95 тэрбум төгрөгийн хохирол учирч гал төмрийн аюулд 53 хүн амнасаа алдсан байна. Мөн 52 хүн түлэгдэж гэмтсэн нь өнгөрсөн 2012 онтой харьцуулахад гал төмрийн тав 9.1%, хохирол 9.4%-аар тус өссөн дүн гарсан байх юм а. Сүүлийн 10 жилийн байдлаар гал төмрийн тоо жилээс жилд 10-аас 15% өсөлттэй байгаа нь иргэн аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн галын аюулгүй байдлыг хангуулах, эрх зүйн орчныг боловсронгүй болгох, галын аюулаас өрчлөн сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэхэд хууль эрх зүйн орчныг шинжлэх нэг тодорхой үндслэл болсон байна. Хууль зүйн байнгын хорооны гишүүдийн зүгээс ажлын хэсгийн гишүүдэд хандан гал гарлаа гэхэд гал сөнөөгчд хэдий хугацааны дараа очиж чадах түүний хугацааг хэрхэн багасгах талаар тодруулж байлаа. Ажлын хэсгийн гишүүдийн хэлснээр галын дуудлага авангууд замын хөдөлгөөний төвтэй холбогдсон гал гарсан газар руу саадгүй хүрэх ажлыг замын цагдаа нартай хамтран зохицуулахаар хуулийн төсөлд заасан байгаа тухайгаа хэлж байсан юм а. Ингээд хуулийн төслөөр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь хэлцгийг дэмжлээ. Мөн түүнчлэн гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хуулийн төслийн хэлцэх хэсэг асуудлыг хэлцэж дэмжлээ. 2004 онд гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хуулийг батлахдаа дагалдах хуулиудад зохих нэмэлт өөрчлөлтийг оруулаагүйгээс хууль хоорондын хийдэл зөрчилдөөнт байдал үүсснээс гадна хохирогчийн аюулгүй байдалтай холбоотой хамгаалалт огт зохицуултгүй үлдэхэд хүрсэн гэдгийг хууль зүйн сайд хэлж байсан юм а. Тэгэхээр эдийн засгийн хүчирхийлэл, сэтгэл санааны, бие махбодын бэлгийн гээд дөрвөн хүчирхийлэл байна. Тэгэхээр энэ гэмт хэргийн тухай хуулийн дотор гэр бүлийн хүчирхийллийг бол гэр бүлийн хүчирхийлэл үйлдэнэ гээд 11-7-д бол оруулсан. Маш хөнгөн ялтай төсөл дотор явж байгаа. Гэр бүлийн хамаарал үхий харилцаатай хүнийг зодох, хүсэл зоригын эсрэг тодорхой үйлс хийх, эсвэл хийхгүй байхад алавдах, мөрдөн мөшгөх, занал хийлэх, бусадтай харилцахыг хязгаарлах, утаанд оромжлох, хуваарьт болон дундын эд хөрөнгө эзэмших ашиглах, захиран зарцуулах эрхэд халдах замаар бие махбод сэтгэл санааны зовир шанал байнга учруулсан бол нэг сараас гэж байгаа юм. Нэг сараас 6 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлана. За эсвэл 7 хоногоос 6 сар хүртэл хугацаагаар хорих ял шийдэх юм. 7 хоног хориод л одоо гарах ийм юм байгаа юм л да. За хоёрт нь энэ гэмт хэргийг хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн, эсвэл асрамжийн үйлчилгээ үзүүлэх байгууллагын ажилтг үйлдсэн бол 6 сараас 1 жил зорчих эрхийг нь хасах, хязгаарлах, 6 сараас 1 жил хугацаагаар хорих ял шийдэх нэг. Тэгэхээр энэ одоо ганцхан заалтаар одоо энэ юм шийдэгдэхгүй буюу. За дарчлах гэмт хэрэг бол энэ гэр бүлийн хүчирхийлэл дээр их байдаг. Эцэг нь биш үү? Энэ жоохон хүүхдтэй биш үү? 40-50 удаа хадцсан. Тэр чинь бол одоо дарчлаа ажиллагаа ирж байна. Тэрийг одоо зөрчил рүү оруулсан байна. Энэ гэмт хэргийн хуулиас гасаад бусад юм руугаа орно гэд хөнгөн гэмтэл учруулснаар бол үзэж болохгүй. Давхар зүйчлэх ёстой. Энэ чинь 50-60 удаа илүү нэг ингээд хадцсан. Би чи одоо ер нь араат нь юу? Тэгэхээр энэ одоо энэ зөрчил болж одоо ерөөс яагаад таарахгүй байх шин. Энэ мэтлэнгийн юмнууд л одоо байгаад байгаа юм аа. Үнэхээр гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой энэ хууль өөрөө цогцоор орж ирж байгаа. Дангаараа биш. Энэ хуулийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд өөр ямар хуулиуд нэмэлт өөрчлөлт орох ёстой. Хариуцлагын тогтолцоонууд нь хаана байрших ёстой гэдэг талаас харсан. Тэгээ гэмтрийн тухай хууль болон зөрчлийн тухай хуулийн дээр хоёуланд нь гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой заалтууд орж ирж байгаа. Зөрчлийн тухай хуулийн 7-11 дээр байж байгаа. Та тэр хуулийг гэмтрийн тухай хуулийн 11-7 дээр байж байгаа. Одоо үйлчилж байгаа эрүүгийн хуулиас зүйлчлэл бол ял онох бодлого бас өөрчлөгдөж байгаа гэдэг бас энд хэд дур тий. Гэмтрийн хуулийн 11-7 дээр байгаа зүйлээр гэр бүлийн хүчирхийллийн хариуцлага дуусчихгүй. Гэр бүлийн хүчирхийлэл үлдээд энэ өөр бусад гэмтрийн шинжгүй байгаа бол энэ таны сая дурдсан тэр зүйл залтаараа ялаа байгаад. Энэ зүйл залтан дээр нэмэгдээд хөнгөн гэмтэл учруулсан бол, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн бол, эсвэл хүний амнаас одоо үргэлжсэн болч гэдэг юм ингээд цаашаа явах юм бол давхар зүйлчлэгдэнэ. Яг одоо эрүүгийн хуулийн дээр байдаг шээ. Гэхдээ одоогийн эрүүгийн хуулийн дээр давхар зүйлчлэгдээд хөнгөнийг нь хүнд нь багтаагаад ялыг нь өөрийг нь жижигрүүлчихдэг.
Одоо бол гэмтрийн тухай хуулиар бол ял ингэж хөнгөнийг нь хүндэд багтаж жижигрүүлэх тухай ойлголт байхгүй. Ялыг нь нэмж өгч байгаа. За хуулийн цэцлийг шинжилэн найруулахдаа үйлчлэх хүрээг өргөтгөж хамгаалалтын гадна үлдэж байсан хохирогчдыг энэ хуулийн зохицуулалтад хамааруулах боломжийг бүрдүүлсэн байна. За хүүхдийн нас, сэтгэхүйн онцлог, эцэг эх, хууль ёсны асран хамгаалагчаас хамааралтай эмзэг байдлыг харгалзан хүүхдийг гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах зохицуулалтуудыг нэг бүлэг болгон шинээр оруулсан тухайга хууль санаачлагчид хэлж байсан юм а. За мөн өнөөдрийн хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Улсын хурлын гишүүн Отгон Баяр нарын өргөн мэдүүлсэн эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн цэцлийн хил зэхсгийг хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн юм а.